одоо бүгдээрээ support програм дээр өөрсдийн үүсгэсэн database дээр drill hole style үүсгэх талаар үзье. За одоо юуны түрүүнд бид нэр өөрсдийн database гэсэн менюгээ гаргаж өгсөн байх шаардлагатай. За ингэснээр бид нар дараагийн ээлжинд өөрсдийн ажлын хавцаа сонгож өгнө. За бидний ажлын хавц маань энэ байна гэж үзье. За энэ бидний үүсгэн шинэ database маань байж байгаа. За энэ database-ыг бид нар чих даралтаар дэлгэцэн дээр гаргаж ирнэ. За ингээд гарч ирсэн database маань холбогдсон байгааг бид харж байна. За энэ дээр бид нэр drill hole style үүсгэж байгаа нь ямар учиртай вэ гэхэлээ бид нар чулуулгын төрөл бол мөн asset table-ийг класс тутмаар нь эсвэл чулуулгын төрөл болгоноор нь өөрөөр өнгөтэйгээр дэлгэцэн дээр харах бол бүгд адилхан өнгөтэй гарч ирэх юм бол бид нар ажиллахад хүндрэлтэй. Тийм болохоор бид нар өөрсдөө ажлыг амарчлахын тулд энэ дээр drill hole style үүсгэх хэрэгтэй бол. За ингэснээр бид нар drill hole style-ийг яаж үүсгэх вэ гэхээр display менюнээс drill hole display styles гэдэг команд өгнө. За ингэснээр бид edit database display styles гэсэн харилцах цонх гарч ирж байна. За энэ дээр бид нэр litlog-ийн 3 table мөн asset table дээр style үүсгэж өгнө. За ингэснээр бид нар за asset table дээр үүсгэж өгье. За asset table asset-гээ сонгоод throw. За throw дээрээ маусныхаа баруун товчшийг дараад за энэ get min max range гэсэн команд өгнө. За ингэснээр энд байгаа класс маань хуваагаагүй бүтнээрээ гарч ирж байгаа. Энэ throw-гийн маань нийт агуулга 0-оос 2179 хүртэлх хувийн агуулга байна гэж гарч ирж байна. За тэгэхээр бид нар энэ дээр одоо өөрсдийн классаа үүсгэж өнгөөр нь ялгаж өгнө. За 0-оос энэ дээр value to from value гэдэг маань 0-оос эхэлнэ, to value гэдэг маань хэд хүртэл класс маань үргэлжлэх вэ гэдгийг бид нар классыг алтмын тодорхойлж өгч. За энэ дээр бид нар 0-оос 0.5 гэсэн класс тавьж өгье. За тэгээ энийг өнгийн сонгож өгье. За энийгээ бид нар шар өнгөтэй гэдэг өгчий. За энийг өнгөө өгчөөд энэ өнгөө идэвхжүүлээд copy хийж аваад за мөн ийм plotting clover гэдэг дээр бид нар paste хийж байна. За ингэснээр мөн адил өнгөтэй болж байгаа. За ингээд 0-оос 0.5-ын хоорондох класс маань биднэрт харагдахтаа шар өнгөтэй харагдах нь. За ингэснээр бид нар дараачихаа классыг нэмж өгнө. Бас мөн адил техниктэйгээ адилхан ингэж өгнө. За from value маань одоо дараагийн класс нь 0.5-аас эхэлж байгаа. За 0.5-аас 1.3% агуулга хүртэл бид нэр тодорхойлж. За энэ 0.5-аас 1.3% хүртэлх агуулга маань биднэрт арай жоохон өнгөн гүн болдог ч юм уу. Тэгээ өөртөө харахад арай эвтихмээр өөртөө тааруулж өгөх хэрэгтэй. За ингээд paste гэдэг тавьчлаа. За ингээд дараагийн классыг гих мэтлэн ингээд өөрсдийн классуудаа сонгоод хийгээд өгнө. За дараагийн өнгийг сонгоё. За одоо арай улаан болдог ч юм уу. Жоохон өнгийн хөндрүүлээд тавиад үзье. Агуулга нь нэмэгдэх тусмаа арай гүн өнгөтэй харагдгаар бодож өөртөө тохируулна л гэсэн үг л дээ. За энэ дээр 4%-аас 7% хүртэл. За энэ маань жоохон гүн хүрэн өнгөтэй, хүрэн улаан өнгөтэй хийчихье. За ингээд get minimum байна. За энэ дээр minimum аа. За энэ дээр нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байхгүй. За энэ дээр мөн өнгийг нь бүр гүн болгоод хүрэн өнгөөр өгч. За энийг copy-дод гээд paste хийж. За ингэснээр бид нарт asset table-ийнхаа класс бүрээр нь өнгөөр ялгачлаа. За ингээд бидэнд өөр өнгөтэй харагдахаар болж байгаа. За харин одоо litlog-ийн 3 table дээр яа хэрхэн класс үүсгэж чулуулга болгоныг өөр өнгөтэй харагдахаар тохируулах хэрэгтэй. За ингийн тулд мөн адил rock-ийг задлаад rock дээр маус хоёроо дараад get field codes гэдгийг сонгож өгнө. За ингэснээр бидний харуулж өгсөн чулуулгуудын маань нэгнүүд гараад ирж байгаа. За энэ чулуулга тус бүрээ бид нөр өөр өнгөтэй өгнө. За энийг бид нэр шар гэдэг өгчээ. Энэ чулуулга маань бидэнд шар өнгөтэй харагдах нь дэлгэцэн дээр. За одоо энэ чулуулгыг бид нэр жоохон ногоон өнгөтэй харъя гэж тохируулчихъя. За энийг бид нэр бүр нэг тийм цэнхэрдүү ногоон өнгөтэй болгоод тохируулчихъя. За энийг бид нэр улаан өнгө, ягаан өнгөтэй болгочихъя. За гих мэтчлэн чулуулга тус бүрт ондоо өнгө өгөх шаардлагатай. Энэ чулуулга болгон дээр нэг зүйлийг анхааруулж хэлэхэд энэ rock нэг дээр үүссэн чулуулгын маань өнгө
мөн адил рок 1 2 гэсэн тэвлүүд дээр бүгднтэй нь адилхан баг шүү дээ. Тэгхийн тулд бид нар одоо эндээс рок 1-ээ задлж өгөөд за ингээс эндээс чулуулгуудаа харж байгаа. Рокийнхоо чулуулгатай ижил төрлийн чулуулгыг ижилхэн өнгөтэй байхаар тохируулж өгсөн. За энэ апо гэснийг за эндээс хэдүүлээ энэ өнгийн копидад авчих. Копидж аваад за мөн рок 1-ийн апотой адилхан байх хэрэгтэй. За ингэснээр аль ч мөрөнд гарч ирж байгаа адилхан нэг төрлийн чулуулга учраас өнгө нь адилхан харагдах нь байна. За энэ дээр мөн адил давхардж байгаа бол бид нэр адилхан өнгө өгөх хэрэгтэй. За гих мэтчлэн бүгдэнд нь өнгөө өгөөд стайлаа үүсгэж дуусна. За ингэснээр бидний стайл маань үүсчихэж байгаа. За энийг бид нэр яаж харах вэ? Хэрхэн дараагийнхаа ажилд шилжих үү гэдгийг бид нэр цаануудаа одоо дэлгэцэн дээр өнгөөр ялгсан байдлаар нь гаргаж ирж харъя. За одоо дисплей дээр drill holes гэдэг командыг өгнө. За ингэснээр бидэнд drive holes гэсэн юм харилцах цонх гарч ирж байгаа. За энэ дээр бид нэр color styles. За энэ дээр бидний colorтой холбоотой зүйлсийг стайлууд байж байгаа. За энэ дээр бид нэр color дээр за жишээ нь цонгийнхоо нэрийг цонгийнхоо дээр байрлуулъя гэж харахаар тавиад тийм ээ. За geology patterns гэдэг маань энэ дээр чулуулгын төрлүүд буюу литологийн 3 тэвлэл оруулж байна. За энэ дээр эхлээд rock-ыг сонгож өгнө. За энэ field гэдэг талбараас rock гэсэн толгойг нь сонгож өгч. За position гэдэг маань байрлал одоо цонгийнхаа аль талд нь энэ чулуулга маань харагдах вэ гэдгийг харуулж байгаа. Энэ маань right гэж байгаа учраас бид нар баруун гар талд нь чулуулгын төрөл маань харагдах нь. Offset гэдэг нь одоо цонгоосоо эхлээд хідэн нэгжээр ийш нь ахиж байгаа байрлалын зааж. За бид нар энийг цонгоос нэг нэгжийн зайтай 1 гэдэг өгчээ. За энэ width гэдэг маань энэ чулуулгын төрлийн маань харагдах зузаан гэсэн. За энийг бид нар 0.8-ийн зузаантай өгье. За дараачийн айдгээ гаргаад ирж байгаа танд хүн мэдж байгаа. За rock 1. За эндээс мөн адил rock 1 гэсэн толгойг сонгож өгнө. Right гэдэг маань 10 гар талдаа. Гэхдээ offset маань rock 1-тэйгээ давхарлаж болохгүй. Энийх арталт нь гарч байгаа хэвээр. Чин байрлал 2 нэгжээр хойшлуулах юм бол rock-ийнхоо арталт гарна гэсэн. За мөн адил зузаан 0.8 байдаг. Зузаан учраас. За энэ дээр мөн адил одоо rock 2-оос сонгож өгнө. Энэ дээр rock 2 гэсэн толгойг сонгож өгнө. Баруун гар талдаа. За энэ offset нь 3 нэгжтэй байна. За 3 1 2 3 гэсэн дараалж 3 чулуулгын төрөл маань бидэнд байрлаж харагдах нь. За мөн адил зузааныг 0.8 рүү. За дараагийн ээлжинд label гэсэн тавьлаа. Цонх руу орно бид нар. За энэ label цонхон дээр маань бид нар асыг оруулж өгч шаардлагатай. За асыг маань асыг байгаа. Асыг дотроос бид нар throw гэсэн мөрийг сонгож өгөх. За энэ дэр position гэснийг бид нар харж байна. Энэ position маань энд right гэдэг өгчихсөн. Нэгэх юм бол бидний чулуулгын төрөлтөй маань давхралтаж харагдах учраас бид нар энийг зүүн гар талтанд болгож өгсөн. Left гэдэг. За offset. За цонгоос жоохон зайтай харагдахаар бодоод за бид нар 3 нэгжээр өгч. За ингээд энэ дээр одоо энэ бусад зүйлд нь өөрчлөлтийг шаардлагагүй. Size гэдэг маань бидний энэ агуулгыг тоон утгаар нь харуулж байгаа тооны хэмжээр хэлж байгаа. За энэ нэг байхаар арай жоохон том харагддаг. Тоонууд нь давхарлагддаг учраас бид 0.6 гэж өгөх хамгийн тохиромжтой. За ингээд apply дарыг. За дахин apply. За ингэснээр бидний цоонгийн дээр маань агуулга болон чулуулгын төрөл маань өнгөөр ялгагдан гарч ирж байгааг бид нар харж байна. За одоо энэ бид нар энэ үлдсэн чулуулгатай өнгө өгөөгүй учраас одоо энэ бүгдээрийн ижил саарлангтай байгааг та бүхэн харж байна. За би та нарт одоо энэ дээр энэ цонгон дээр өнгө нь өөрчлөгдсөн байна гэсэн. За энэ улаан өнгөтэй чулуулга маань ямар чулуулга байсан бэ гэдгийг бид нар энэ legend гэсэн нас харж байна. За lesson. За rock руу оръё. За улаан өнгөтэй энэ back гэсэн энэ чулуулга маань одоо энэ дээр үндсэн чулуулга дээр явж байна.